Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлгээ эхэллээ. Энэ дугаарын сэдэв оронгутааны талаар ярилцсан. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мянган найз амьтны дэлгүүр болон Новонес 5 нь хаус хотхон ажиллаж байна. За студид хөтлөгч Зандаа орно хоёр ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Өдрийн мэнд төргий Зандаа. За өдрийн мэнд урна. За Science Reports гэдэг шинжлэх ухааны амар сэтгүүл байна. Тэгс яг өнгөрсөн жилийн яг өдөд тэр сэтгүүл дээр нэг гачин юм гарч ирд юм да. Нээлт. Яасан гэхээр Индонез улсад нэг Аракус гэдэг оронгутан байна. Оронгутан. Аракус гэдэг нэртэй ир. Тэгээ түүнийг ажиглаж байгаа нөгөө эрдэмтдтэй байгаа штэ судлаачд. Ажиглаад үз салуу болчихлоо. Тэгж чад хэд өдрийн дараа нүүрэндээ аимшигэн сорвтой болсон. Үгүй шархацсан. Буцаж ирсэн ба. Бодвол өөр нэг ир оронгутантай үдэлцсэн юм уу эсвэл араа тамтантай байлцсан юм уу мэдэхгүй. Тэгээд нөгөөдгөө чи ажиглаад байжсэн чинь ирснээс 3 хоногийн дараа нэг Fibrouria tinctoria гэдэг шинжлэх ухааны нэртэй урамлыг зажиж эхэлж. Ингээл яг тэр урамлаар хооллоод байхгүй. Тэр урамлыг гэхдээ эрдэмтэд бол яг яадаг нь мэднэ. Энэ урамл бол бактери эсрэг, өрөвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, антиоксидант, өвдөлт намдаадаг, хорт тавтрын эсрэг үйлчлэгтэй бодисууд агуулдаг урамлыг эрдэмтэд мэдж байгаа. Энэ урамлыг хүндрэлтэд ерөөсөө чихрийн шижин, хумхаа, цусан суулгах гэд энэ өвчний эсрэг уламжлалт ангаа аваханд олон зуун мянган жил угаасаа ашиглаж ирсэн. Тэгс нөгөө ракус чинь тэрийг зажлаад эхэлт юм да. Гэхдээ зүгээр санаандгүй зүгээр хоол иж нөхөр үгүй. Яг тэрийг зажилж жагаад 30 минутын дараа шархан дээр наад. Энэ бол нээлт. Ямар нэгэн амьтад бол янз бүрийн баг зэвсэг ашиглан хоолоо иддэг янз бүрийн байдаг л да. Гэхдээ яг энэ ургамал эмчилгээний зориулттай гэдгийг мэдээд тэгээд яг шархан дээрээ тавьсан тохиолдолд урд өмнө хизээж бүртгэж чаг. Харин ямар сонин би ухамсартайгаар хийж байгаа юм үйлдэл юм болоо эсвэл одоо нөгөө ген мэндэн шингэсэн ухамсаргүйгээр хийж байгаа юм болоо гэхээр хэрвээ ухамсартайгаар хийж ивэл энэ бүр юу гэсэн үг вэ тий? Ухамсартайгаар хийсэн тодорхой болсон. Зэрлэг амтан эмчилгээний бодис агуулгаддаг нь тогтоогдсон урамлаар шархаа эмчилж байгааг ажигласан анхны тохиолдол энэ хүндрэлт нэвт. Ийм гайхамшигтай амтны талаар ярина гэсэн үг надад. За тэгэхээр оронгутан бол үнэхээр сэтгэл татам сайхан амьтад. Хайрлууштай, бүр хайрлах ёстой. Ер нь бүх амьтдыг хайрлах ёстой л дээ. Гэхдээ оронгутаныг илүү тийм сайхнаар хайрлах бас хэрэгтэй. Тэд бол бидний хамгийн ойрын төр сад юм. Ер нь бол тийм баха харц марц. Гэтэ бидний ойрын төр садан дундаа хамгийн тийм намуухан дөлгөөхн, даруухан маш соёлтой нэ. Оронг утаан гэдэг нэр нь малай хэлнээс орчуулбал ойн хүн гэсэн утгатай. Оронгутаныг орчуулбал ойн хүн. Ямар эвгүй юм бэ? Тэ. Малайзын домогт үлгэр домогт бүр ингэдэ. Орон нутгийн ард иргэдийн дунд тийм нэг сонирхолтой домог байдэ. Тэр домог ясаар бол энэ ойн хүмүүс буюу оронгутанууд жинхэнэ хүмүүс байсан ордно. Тэгэд зүгээр тэд ойд амьдрахаар шийдээд тэгэд тэнд амьдарч байгаас болоод улмаар хилж ярихаа болсон гэдэг үлгэр домог байд. Ер нь тэд болохоор нөх хүмүүстэй байхаар их хүмүүс донд зарим нэгэд ажил хиймэргүй байсан хүмүүс байсан. Ингээ ажил хийгээ шаарддаг нэг төвөгтэй санагц учраас хэдүүлээ ажил хийдгүү зүгээр бүлгийнх нь хоорондоо залхуу хүмүүс нийлж хагаад ойдчод хэдүүлээ сайхан амьдрал та гэд тэгээ явцсан гэж үлгэр домогт гартай. Хөөрхөн боз. Харин өстө хөөрх юм аа. Гэхдээ хүнд хүчээр ажил хийх нь оронгутанд үнэндээч таалагдгүйж магадгүй. Гэхдээ тэд бол сурах мэдлэг эзэмших тал дээр бол үнэхээр гаргууд амьтдээ. Өөртөө тэрэндээ дуртай. Оронгутан бол Аз твд амьдардаг цорын ганц мич. Аз твд амьдардаг. Цорын ганц хармагч мич. Примат. Дэлхий дээр нийт 3 төрлийн оронгутан ба. За яг дэлхий дээр гэж одоо ярих нь чадахгүй шл. Аз твд 3 төрлийн оронгутан ба. Нэг нь Калимантаны оронгутан гэдэг. Нөгөөх нь Суматрын оронгутан, нөгөөх нь Тапанулигийн оронгутан гэдэг. Тэгэхээр Калимантан гэдэг бол арлын нэр. Бид нар Борнео гэдэг арлаар мэднэ. Дэлхийн 3 дахь том арал. Суматра бол дэлхийн 6 дахь том арал. Энд чинь аль аль нь Индонез, Малайз нутаг.
тэр нэг дор байгаа гэсэн үг шүү. Зүгээр ойрхон хоёр арал дээр л байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрлэг байгальд орангутан бол зөвхөн Борнео болон Суматрын арлууд л амьдардаг гэж ойлгож байна. Суматрын орангутан Борнеохоос бүр илүү ховор. Тэгээ нэн ховорцсон төрөл зүйл гэдэг. Тэгэхээр одоо үед эдгээр 3 төрөл орангутан байгаа штэ. Тоо толгойг хэлэх юм бол бүгдээр л устж үгүй болох эрсдэлтэй. Калимантаны орангутан бол 100 мянга гаруй л байна. Гэхдээ сүүлийн 20 жилийн дотор 100 мянгаар цөөрсөн гэж байна штэ. Энэ нэрчээр бол 100 мянга чинь марга 10 жилийн дараа нэг болж магадгүй. Ийм аюултай ш. Суматрын орангутан бол 14 мянга ч хүрэхгүй. Харин Тапануулигийн орангутан бол 800-аас ч багтаатай байна. За орангутанууд бол цаг хугацааныхаа амьдралынхаа 90%-ийг модон дээр өнгөрөөдөг. Тийм учраас тэд модон давирахтаа үнэхээр гаргав. Тэдэнд хангалттай хэмжээний хоол хүнс олж идэхэд өргөн удам ой мод хэрэгтэй. Ширэнг хэрэгтэй. Гэвч нөгөө ой мод огтлох болон хууль бус агнуур нь энэ орангутануудын хувьд хамгийн том аюул болчоод ингээд цөөрөд. Тэр орангутанд байгалийн дайсан гэж байхгүй зөвхөн ганцхан дайсантай тэр нь бид өөрсдөө. Зөвхөн Борнео арал гэхэд л түрүү хэлсэн шүү дээ 2010-аас 2030 оны хооронд ингээс судалгаа байхгүй. 220 мянган км квадрат ой мод огтлох төлөвтэй байна. Энэ тусаарлын нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг одоо хувьтай тэнцэх тэр том ой шугууг устгах төлөвтэй байна ер нь 30 он гэдэг. Гэтэ азар өнөө үед ер нь Борнео гэдэг тэр том арал дээр ой мод устгалын хурд гайгүй саарад. Учир нь энэ Индонезийн засгийн газар, Малайзийн засгийн газраас энэ байгаль хамгаалагчдын хүчээр ой хамгаалтын хатуу журам хяналт хэрэгжүүлж эхэлсэн үр дүнгөө гэж эхэлж байгаа шүү. За орангутан бол гараа алдлах юм бол 2.2 м хүрнэ. Оо ямар том юм тий. Бид нар 2 м 20 см-тэй өндөр гонгор гэж бодъё л да. Тэрэн шиг урт болно гараа алдлах юм бол. Ер нь бол хүмүүс гараа алдлах юм бол өөрийнх нь өндөртэй тэнцдэг юм мэдхэж. Би яг тэгж бодоо яжлаа. Тэгтээ орангутан бол өөр юм байдаг л тий. Тэнгүүд өөрийнх нь өндөр 1.5 м. Тэр урт мөчтэй. Урт гартай зөвлөг байх нь. Гэтэ модонд авирч хоолоо цуглуулахдаа зөвхөн гараа төдийгүй мэдээж хөлөөж ашигладаг. Тийм учраас их авхаал самбаатай, тийм хөдөлгөөнтэй амьтдаг. Хүний адил орангутан гартаа 5 хуруутай. Тэдгээр нь бүгдээрээ хумстай. Харин хөл нь гараас ялгархгүй төрхтэй ч гэсэн модонд авирах, мөчөр таслах, зуурах зэрэг тусгай үр гүйцэтгэв. Нэг ёсны зүгээр модон дээр авирахад бүрэн зохицсон амьтдээ. Орангутанууд брахиаци гэж нэрлэгдэх хөдөлгөөний аргыг ашиглан явдаг. Өөрөөр хэлбэл гарын тусламжтаар одоо мөчөр дамжиж хөдөлдөг гэсэн үг л дээ. Энэ хөдөлгөөн нь эрт дээр үед сээр нуруутай дээд төрлийн бүх приматуудын нийтлэг онцлог байсан. Тэгэхээр одоо байгаа бүх мичнүүд, одоо байгаа бүх сармагч мөн хүн бүгдээрээ примат ч дээ. Тэр бүгдээрээ ингэж явдаг гэсэн үг. Мөчрөөс мөчөр дамжиж хөдөлдөг. Ийм брахиаци гэдэг хөдөлгөөнөөр явдаг байсан гэсэн үг бүгдээрээ. Гэвч энэ онцлог нь өнөөд орангутан болон хүн хоёрт хадгалагдуулсан. Бид нөгөө тэгж дамжиж явж чадсан шүү дээ. Тэ? Бусд нь яаж явж ийнэхээр чи анзаарч бол бусад мичнүүд, шимпанзе, гориллууд хурууны үеэр ингэж тулж явдаг шүү дээ. Харин тий. Тэгэхээр хүн бол тэгж явахгүй тийм үү? Тий. Орангутан бас тэгж явахгүй. Бид нар эртнийхаараа хэвээр байгаа. Тэгэхээр тэднийх нөгөөдөл тэгж явдгууд нь болохоор дараагийн шатанд шилжсэн гэсэн үг. Илүү сайжирсан байхгүй. Бид нар илүү сайжрав гэсэн үг. Яг тэр тал дээр. Сэн баз. Сони хүн бас тэгж явдаг гэж утсан чинь тий. Тарзан л төсөөлдөж байна шүү дээ. Тэгэхээр шимпанзе, гориллууд хурууны үеэр тулж алхах хөгжлийн дараагийн шатанд шилжсэн гэж эрдэмтэд үзэж байна. Товчхондоо хүн орангутай хоёр old school буюу эртнийхээ маягийн хөдөлгөөний техниктэй үнж хэвээрүүлсэн гэсэн үг. Сэн баз. Сэн юм өстэй сэн юм. Бусад мичнүүдээс ялгаатай нь мөчөр хооронд гэхдээ үсэрдэггүй. Зураад явна. Учир нь орангутан бол жин ихтэй. Харин тийм. Бүцэрч хараад байх үз харагдахгүй байна тий. Аюултай гэсэн үг. Жин ихтэй учраас аюултай байхгүй. Гэвч үүнийгээ үе мартдаг бололтой байдаг. Яагаад тэгэхээр тэдний ясанд ялангуяа нас бий гүйцэн хөгшин эр орангутануудын биед хийсэн судалгаагаар бороолж идгэрсэн яс маш их байдаг. Тэгэхээр ясны хуурал их тохиолддог гэсэн үг. Тэгэхээр үсэрдэг гэж магадгүй хаяа мартдаг гэсэн үг. Нүжин ихтэй.
Ер нь хүнд нөхцөлтэй амьдарч байгааг л нэг илэрнэ шүү дээ. Одоо ясмасан тийм олон хугарсан байна гэдэг чинь. Түрүүгээс ч орангутанд бол хүнээс өөр дайсан байхгүй баг. Яагаад гэж ингээ бодъё л да Суматрт бар байгаа ч чинь. Эсвэл ирвэс байгаа. Бид нар тэгвэл дайсан биш юм үхээр Суматрын бар модон дээр авирч чаддгүй. Ирвэс нь болохоор том биетэй 90 орангутаныг байтгаа эмэгчин орангутаныг ч баг дийлэхгүй. Яг бол аюул тулгарх үед орангутанд мөчөр хугалж авч хагаад тун чадамгаа зэвсэг болгон ашиглаж чаддаг. Заримдаа бүр тийм маш хүнд үеж болох зүйлийг аваад зүгээр өөдөөс нь чулуудна. Тэгэхээр орангутантай нүрд болно гэдэг бол тэр аратнуудад бол аюул өөрсдөнд нь аюул. Хүн рүү нэг айхтар халддаггүй шиг баг адилхан орангутаныг гэж үздэг юм биш үү те. Би ихтэй орангутаныг харахаар жоох эвгүй мэдрэмж төрөөд байна. Нэг хамаатныхаа хичээг харж байгаа шиг санагдав. Тийм шүү дээ. Үгүй тэгээд хүн болон орангутаны дээд үг нэг байхгүй. Тэрс хүний дээд үг ч юм болохоор мич биш. Хүн болон мичний дээд үг нь нэг. Бид нэр орангутанаас бол яг өвсөөггүй. Гэхдээ хамаатан. Өвөг нэгтэй. Өвөг нэгтэй тий. Тийм болохоор л энэ олон ДНХ тий бүгд ген гэдэг чинь маш 99% таардаг шүү дээ. 97% ч юм. Тий. Өндөр байдаг. Гэтэ орангутан бол их сонио. Ганцаар амьдрах хэм маягтай цорын ганц примат. Ганцаар амьдрах хэм маягтай бич байхгүй. Хосоор амьдрдаггүй гэсэн үг үү? Ганцаараа. Бус нь бүгд хосоор шүү дээ. Бүгд сүргээрээ. Бүгд хослон амьдрдаг байхад. Орангутан ганцаараа амьдрах хэм маягтай. Одоо тэгэхээр хосоороо амьдрдаг нь хэр амжилттай амьдрах нь ганцаараа амьдрдаг нь хэр амжилттай амьдрах нь гэдгээс бас харагдах юм байна тий. Сонил би бүр үнэн гачи юм ярьж хөө. За хоёул эхлээд хамтралж танилцуул. Энэ ганцаараа амьдрах хэмээг за дараа нь айгүй сонирхолтой тий. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мянган найз амтны дэлгүүр маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр одоо аль эртний л мянган найз гээд монголчууд бидэнд олон хөөрхөн амьтдыг гэр бүлийн тий нэгэн гишүүн болдог энэ амьтдыг санал болгож за мөн дагалдах хэрэгслүүдийг зарж ирсэн. За ийм одоо бидний сайн мэддэг амьтны дэлгүүр байдаг. Тэгэхээр та бүхэндээ яг аль бие усны эрхтэйгээр оруулж ирдэг тэжээвэр амьтны хоол нэмэлт тэжээлийн Kitchen Flower брендийг танилцуулж байгаа. За би бол муурныхаа идэх хоолнд маш их анхаардаг. Хамгийн чанартай мууранд эрүүл байх. Яг тэгвэл тэр муур чинь өөр юу ч идэхгүй байхгүй. Зөвхөн тэр хоолыг иддэг. Тийм. Шоколад өгвөл ер нь шууд өгөх нь хүмүүс бас аягүй сайн анхаарахтай жимс янз бүрийн юм өгөөд рил мэл хийцэн байд. Тэр бол зүгээр амтныг тамалж байгаа ч юм уу те маш юм ноцтой. Тэгэхээр авч өгж байгаа тэр хоол маань аль хоолыг би хамгийн сайн гэж бодох вэ гэдэг бас аягүй асуудалтай. Би бол мянган найзын энэ маш олон жилийн туршлагатай энэ газрын одоо энэ сонгож аль бие усны эрхийг авсан газрыг бол би маш одоо сонголтоо зөв хийсэн гэдэгт нь бол итгэлтэй байна. Ихэнх амьтны хоолны агуулмж нь өнгө амт оруулагч бодогч бодис үр тариа бол ургамлын гаралтай уураг ашиглаж үйлдвэрлэдэг байсан бол за Kitchen Flower эрүүл мэндэд ээлтэй сайн чанарын эслэг за амтны гаралтай уураг буюу жинхэнэ махан хоолыг санал болгодог юм байна. Дэлхийн нийтэд нүүрс усыг үр тарианаас бус сайн чанарын ногоон ургамал чихэрлэг төмс зэрэг хүнсээр дамжуулан авахыг зөвлөдөг. За хооллох болсноор grain free гэх үр тариагүй сайн чанарын уураг хэрэглэх дэлгэрч байна гэж ойлгож байна. За энэхүү хоол нь ходоод гэцгийг цоцроохгүй сайн чанарын тос махны уураг хүнсний нарийн ногооноос гаргаж авсан нүүрс усаар баялагтвал хүнээр бол одоо соёлын хоолтой адил шин тэжээлтэй эрүүл хоол гэж ойлгож байна гэж байна. За муурны гоо сайхны хоол гэж асуудаг юм байна. Тэгээ бөөр шээсний замын өвчлөөс урьдчилан сэргийлэх хоол, за насан турш муурны хоол, зулцганы хоол гэд одоо таарсан маш олон сонголтуудаас та өөрийнхөө муурны онцлогт оруулаад авч болно. За гөлгөн нохой хоол гэдэг. Насан турш за нохой, баг үйлдвэрийн нохой, за Антарктид гэрэл гэд ер нь маш олон төрлийн юм сонголтоотой гэдгийг хэлж. Бөөр шээсний замын сувилгааны хоол энэ төр гэдэг. Хүний талаар яриад байгаа юм шиг. Ямар хөөрхөн гоё юм бэ? Амар гоё сангчлаа. Амтны дэлгүүрлөө оронгот ингээл яг хүний ингээд хайрын гоё юм мэдрэмж нэг ад жаргалын гормон шууд ялгардаг байхгүй. Хоолнуудын бүр харахад ч гэсэн. Танаа дандар муур бол тий жаргаж байгаа мэт сансартай адилхан. Хүүгэн сансар гэдэг муура дандар гэж нэрлэлсэн. Гэтэ дандар нэрийн солисон. Ягаад гэвэл сансраа гэдэг байгаа нь муура гэдэг байгаа нь дандраа гэдэг байгаа нь мэдэгдэхгүй айгүй зовлонтой байл.
За тэгээд одоо гэр бүлийнхэн хөөхөн амьтдад авах хоолыг та бүхэн маань энэ гоё туршлагатай газраас аваарай. Холбогдох хугацааны дугаар нь 77 49 88 88 93 58 8 гэсэн байна. За Facebook-ээр нь та бүхэн Kitchen Flower Mongolia гэдэг латинаар бичээд дагаарай. Тэгээд цаг алдалгүй бас гоё мэдээллүүдийг аваад амьтдынхын талаар мэдээлэл зэрэг бас гоё юмнууд бас ордог шүү. Тэгээд амьтдын ертөнцийн дугаарын маань ивент гэж хамтран ажиллаж байгаа танаа байгууллагт маш их баярлалаа. Тэгээд бас амьтны дэлгүүрийн тухайс ярьсан чинь гоё байна. Тий. Яасан ч гоё нэртэй. Мянган найз гэдэг тий. Тий. За оронготой яахан цар амьдарч юм бол энэ үнэхээр сайн. Шимпанзе болон одоо бонобо тий мичнүүд бол группийн биелгийн харьцаатай. Харин горил бол олон эмэгчэнтэй. Гэтэл оронготой болохоор эр эм нь үр хүүхэдтэйгээ тус тустай амьдарч зөвхөн дараагийн үр зүйлсгаа төрүүлэх шаардлагатай үедээ л хоорондоо уулздаг. Энэ маш ховор тохиолдол. Яг тэгвэл дунджаар 6-7 жилд нэг удаа уулзнаа л гэсэн үг. Гэтэ энэ шалтгааныг бас ярина. Ийм ганцаардлыг эрхэмлдэг байдал нь үнэхээр сонирхолтой. Учир нь энэ өндөр хөгжсөн нийгэмд л ажиглагддаг үзэгдэл юм. Өндөр хөгжсөн нийгэмд одоо хүн төрөлхтөн илүү хөгжилтэй өндөр хөгжилтэй болгоцсон хүүхдийн тоод зөөрж бүр гэр бүлгүй байх тохиол илүү их болдог шүү дээ. Өргөн тийм болоод байгаа шүү. Тэгэхээр оронготой яагаад тэгээд? Судалгаагаар оронготой хамгийн ихтэй шүү. Хэдхэн зууны өмнө сүргийн бүтэц задарсан болохыг мэдсэн. Тэгэхээр саяхан гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа оронготой ганцаардмал хэв шинжтэй амьтан биш байсан. Мянган жилийн тухай яриаг шүү. Хэдхэн зуун жилийн өмнө сүрэг задарсан. Яагаад? Хэлэх зүг олдохгүй байна. Үүний шалтгаан нь ой модны үр шим буурсан явдал. Мөн хүний хүчин зүйлээс шалтгаалan популяцид ирсэн дарамттай холбоотой гэж магадгүй гэж эрдэмтэд одоохондоо таамаглаж байна. Сэрэн таамаггааз байж болох. Суматра арал дээр орангутанууд гэхдээ сүргээр амьдрах хэмээг хിവэрэ алдгалагдсан бид нөгөө Борнео арлын талаар ярьсан. Суматра арал дээр л иргэчин том нутаг дэвсгэр хянаж уг нутагт нь хэд хэдэн эмэгчин тэдний зулцгатайгаа ингээд хамт амьдардаг. Гэхдээ л хос гэдэг ойлголт зөвхөн яг үржлийн үеэр л үүсдэг. За тэр үржлийн үе нь яаж явагддаг вэ гэхээр их сонирхолтой. Им орангутанууд нь хосоо сонгодог. Гэтэ их онцгой аргатаар. Тэд хооллож буй иргэчин рүү ихлэ дөхөж очих юм. Тэгэд нөх хоолж байгаа иргэчингийнхэн ямар нэг амцтанг хулгайлна. Гэхдээ хол зогтохгүй. Хулгайлаад ингээд хэдэн метр очиод ингээд хараас очно. Хулгайд хоолоо алдсан иргэчний хариу үйлдэл хүлээгээд штэ. Хэрв иргэчин уурлаад төрмгийн зан гаргаад миний хоолыг аваад иргээл буцаж нэхэж мэх юм бол эмэгчин чанга дугаар орилчаал тэгээд яваад гэн зэ. Харин хоолоо болоолгосон иргэчин 50 хүлээж авах юм бол. Тий 50 ингээд хүлээх юм бол эмэгчин түүнтэй үлдээд ойрын ирээдүйд түүний бэлгийн хамтрагч болно гэсэн. Ийхүү эмэгчин оронгутанууд иргэчнийхэн хоолыг хулгайлж иргэчний төрмгийн занг шалгадаг гэсэн үг. Бас эрэхтэй талтай байх юм бол бас учиргүй ууралж муурлаад байхгүй те. Яга хоол авчаа гэж бэхнэ шүү дээ одоо нэгэсэнд. Оронгутанууд бүлгээр амьдрах хэмээг саяхан 100, 200, 300 жилийн өмнө ч юм уу 500 жилийн өмнө алдсан гих таамгийг батлах бас нэг нотлох байдаг. Тэдний хүйсийн диморфизм буюу эрийн бие махбодын ялгаа маш ихээр илэрдэг явдал нь саяхан алдсан болов уу гэж боддог. Яагаад гэвэл эртнээс ганцаараа амьдрах болсон амьтдад 92-ын биеийн хэмжээ бараг ялгаагүй болдог тийм тохиол нөгөө тийм угаасаа дүр зураг байдаг амьтдад. Сүргээр амьдардаг болох юм бол иргэчин одоо горилэгд чинь бодъё л да. Ямар сүрлэг. Тэнгүүд эмэгчин хамаагүй жижиг юм. Азрах шиг юм байгаа шүү дээ горилч бараг. Тэгэхээр сүргээр амьдардаг амьтдад ингээд ялгаа их гардаг ер нь. Тэгтэл оронгутаны ирчин өөрөө эмээсээ 2 дахин том. Маш булчинлаг. Үснээс ихтэй нүүрэн дээр арьс өөхнөөс бүрдсэн өргөн дуурах шанаатай байдаг гэх мэт. Ирэмий ялгаа үнэхээр өндөр байдаг хөөх. Тэгэхээр саяхан энэ сүрэг задарсан байна да гэдэг таамыг батлаад байгаа юм. Гэтэ энэ өргөн шанаа нь бүх иргэчэнд байхгүй л дээ. Эмэгчин оронгутан тэр өргөн шанаатай иргэчэнд илүү татагддаг. Энэ өргөн шанаа нь гэтэ юуны учраар бий болдог нь одоо ер нь тодорхой бос байгаа. Тэгэхээр маа хүүхд багчуу сонсч ивэл те гой амьтан судлаач байх юм бол оронгутаны одоо нэг гой нээлт та бүхнийг нөгөө хүлээгээд хаалттай.
цойч таалганд байгаа гэсэн үг шүү. Түлхэр нь онгойлох юм бол бид дэлхийн нээлт хийсэн эрдэмтэд болно. Энэ нүрийг дуурах харагдуулдаг шанаа нь эргчин орангутанд гоо зэмжийг бий болохоос гадна хамгийн гол тэр уух халах, архирах, хашгирах дуучмын хүчийг нэмэгдүүлдэг байхгүй. Тэгэхээр тэр чинь өөрөө те эмгэгч чинь татнаа да. Орангутан ер нь их маш нарийн олон төрлийн дуу аваа гаргадаг. Энэ өтгөн ой модонд хоорондоо харилцах боломжийг олгодог. Тэднийг саяхны хүртэл сүргийн хэв шинжтэй байсны бас нэг илэрлэнэ. Жишээ нь одоо орангутан инглээ гэж бодъё. За одоо чи яг нам хэлэхэрэг дөөрэ гарзаа. За уруулаа цороолго да. За дүрсэн одоо. За тэгээд дугарна заа. Энэ юу гэсэн үг гэж? Хүрээ дээрээ үнсийг суцгадаг. Тийм үү. Хүн шиг л юм биш те. Тэгэхээр бид дээд үг нэгтэй байсны хоёлаа олон амтан дээр жишээ болгоод ярихгууд бидний дээд үг мич хүн хоёрын адилхан юм байна да гэдэг юм байдаг шүү дээ. Нөгөө горил дээр өмнө нь ингээ бүхэлдэж ийсэн те. Хүлцэнгүй байх. Тэгээ бидний яслахаа гар ирдэг инээж ханиах ч юм уу лаг олон зүйл эднэрт ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр бидний үнсэлцдэг энэ зүйл тэгэхээр байгаад хушуугаад сорвоолгоод дуурах юм бол хүрээ дээрээ үнсийг сутгад. Гэхдээ энэ бас хоёр утгатай шүү. Манайхан хэрв амьтдын хүрээлэн ч юм эсвэл байгаль дээр те хушуугаад сороолгоод ингээд дуурч ивэл хүрээ дээрээ үнсийг гэж ойлгохоос гадна бас өөр утгатай шүү. Энэ чи яваач явахгүй бол би чамд үзүүлээд өгнө шүү гэсэн утгатай юм байна. Тэгэхээр хоёр утгатай. Хөөж байгаа юм уу те? Тиймээс буруу ойлгож хэрэг орчуулах юм бол өндөр үнэлэх аюултай шүү манайхаа. Зарим орангутан өөрсдөө буруу ойлгодог гэдэг байна шүү дээ. Юу гээд байгаа юм бэ гэж сайн тодруулахгүй шүү дээ. Бусад одоо хүндүрст мичнүүдийн хувьд те зулцах нь эцэг их, эмээ, аавгах, нагац ихч гэд бүгднгээс нь багаар суралцдаг бол орангутаны зулцгийг зөвхөн их нь ганцаар хүмүүжүүлдэг. Хаяа бүр ховор тохиолд эмээ нь оролцдог л да. Гэтэ ер нь бол их нь яг гардаж хүмүүжүүлдэг. Ер нь бүх амьтдын хувьд орангутаны моншил хамгийн удаан ихтэй гэвд. Хүнээс ч л. Яг бид чинь яг тэ нөгөө 16 хүртэл байлгаж ин л дээ. Гэтэ энэ чинь нөгөө яг ингээд бүр тасалтгүй яг ингээд байх чинь бол хэцүү шүү дээ. Тэгэхээр орангутаны одоо хүүхэд нас маш удаан үргэлжилдэг гэсэн үг. Тэд 4 нас хүртлээр сүгээр гаална. Дараагийн бүр хэдэн жилдээ ихтэйгээ тэгээд хамт амьдардаг. Тэгэхээр одоо сайн их орангутан зулцгандаа дараах чухал чадваруудыг зааж сурах үүрэгтэй гэсэн үг. За нэгт нь үүр барихыг заанаа. Орангутанууд шөндөө модны орой дээр навчаар үүр барьж унтдаг. Үүрээ 10 минут орчим ингээд зэхэж бэлддэг гэсэн үг. Одоо ороо бэлдэж штэ. Эхлээд нэг арай том мөчрүүдийг суурьнд нь эхлээд зулна. Тэгээд дээгүүр нь ингээд арай зөөлөн мөчрүүдийг ингээд тавина. Бороотой улиралд шүхэр маягийн дээвэр бас засна. Хамгийн гол нь элдэв бактери шимэгчээ сэргийлэх үднээс тэд өдөр бүр шинэ орцдог. Яг л удаан байх юм бол тэр чинь маргааш нэм бактери үржиж штэ. Тэгэхээр өдөр бүр тэгэхээр үүрээ барихыг одоо монштой зааж өгдөг. Эхний үүрэг. Дараагийн олон үүрэг байгаа л би голуудын л ярьж. Эдэж болохгүй урамлыг ялгахыг зааж өгнө. Сургалт нэг сонирхолтой. Зулцаг ингээд эдэж болохгүй тохиромжгүй зүйлийг ингээд амсна. Тэгтэн их нь зөөлхөн бүксэн дээр налгацдаг. Тэгээд тэгэнгүүтээ тэр тухайн тэр нөө эдэж болохгүй урамлыг их нь өөрөө нөгөө үнэрлэнгүүтээ нөгөө монштой бас хүүхдтэй бас үнэрлүүлнэ. Тэнгүүд хүүхэд нь үнэрлчихэд энийг би идэх юм бол их маань бүксэн дээр нь налгах юм байна да гэж бодоод дахиж тэрийг хэрэглэхгүй. Зулцаг ямар үнэртэй зүйлд шийтгэл авснаа санаад цааш түүнээс зайлсхийнэ гэсэн үг. За бас нэг 5 настай маш байгаа байхгүй жоохон хөвгт гэсэн үг. Модон дээр суудсан хөөрхий өмхөрсөн хөндөй тайрцаас ингээд термит гэдэг нөгөө шоргоолч амтан байдаг да. Термитийг 3-аар ухаад идж яхахыг ээж нь харж л тээ. Зөвхөн нэг их хараагүй ойр орчмын ээж нар харсан ба. Орангутанууд. За. Тэнгүүтээ очиод ингээд өөрт нь нарийнхан мөчр ингээд ашиглаад
Тэр нөхрөө ингээд хийгээд тэнгууд нарийнхан мөчрөнд нь наалдангууд тэрийг ингээд иддэг. Тэр аргыг зааж өгч. Нөгөө 5 настай хүүхд чинь за гэд. Тэгээд тэрнээс биш ингээд тэгж иддэг болох. Чинь ийм юм ингээд зааж өгöd байждаг. Тэгэхээр ийм орангутанууд бол маш хариуцлагатай эхчүүд гэсэн үг. Ер нь их хариуцлагатай ганц бие ээж нар байдаг. Яг амьтдын ертөнцид. Тэрний одоо 10 сегмент дээр тий хамгийн хариуцлагатай 10 ганц бие ээж гэдэг их манай логдлын их гоё нийтлэл байдаг шүү дээ. Тэрний нэгэнд нь орангутан байдаг байхгүй. Тэд зулцсанд амьдралын үндсэн бүх ур чадварыг бүрэн эзэмшүүлтэл дахин хизээж төрдөггүй. Ийм учраас л байгаль дээр орангутанууд их ховор баг. Харин 90 орангутанд мэдээж удамшлаад үлдээх гэсэн тэр нөгөө байгалийн цаанаасаа тэр өгдөл мэдээж байгаа шүү дээ. Гэхдээ тэгэхээр боломж баг гэсэн үг байхгүй хөөрхий бас ирчүүд нь ч гэсэн. Учир нь эмэгчингүүд зөвхөн бэлэн болсон үедээ л тэднийг өр залах нь шүү дээ. Нөө тий. Өөртөө сонгох юм билээ шүү дээ бас тий. Тэгэхээр урилгаггүй зочин ирлээ гэж бод. Нөгөө байгалаас цаанаасаа үр өдмө үлдээх ёстой гэд тэр ген бол хаан шүү дээ. Тий. Тэгэхээр тэр нэг эргэгчин оронготой ингэж яваад үр өдмө үлдээх гэдэг ингэ байж ядаад хөөрхий очлоо шүү дээ. Тэгэх юм бол урилгаггүй зочин ирлээ гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол эм оронготой зүгээр л модны оройроо авираад дээрэс нь агаарт нөгөө уруулаад цорвойлгон дуу чимээгээ илгээж байгаа. Цаашаа. Энэ чи яваараа гэсэн үг шүү дээ. 90 орангутай ч гэсэн хөөрхий ойлгоод буцдаг. Эцээст хэрв энэ нэг үгүй би хэцүүдэд байна гэд хойноос нь явъя гэж бодъё л да. Тэгэхээр 90 орангутай ч өөр 2 дахин хүн жинтэй. Чи бодлоо 100 кг жинтэй эргэчин эмийнхээ араас хөөцөлдөх юм бол өөрөө л унаж бэртгэ аюултай бол толгорно шүү дээ. Тиймээс 90 орангутанууд урилгыг төвчээр тэр хүлээхээс өөр аргагүй болдог. Ингээд их үрийн энэ их урт хугацааны харилцаа нь орангутануудын төрөлт хоорондын завсрыг 7-9 жил болгож. Бараг 10 жил. Энэ дэлхийн бүх хуурай газрын бүх сүүн тижээлтнүүд дундах хамгийн урт төрөлтийн мөчлөг болж хувирдаг. За уучлаарай. Гэхдээ яагаад ч юм нэг айгүй утга учиртай амьдэрдэг юм шиг тий өөрийнхөө сонголтоор амьтад тэгэхээр л ингээд нэг хамаа замбрааг үржиж ч юм үржиж байгаа ч мэдэхгүй ч юм уу тий нэг тиймэрхүү байдаг шүү. Тэгтэл энэ дээр бол нэг тийм жоохон дээд түвшний юм уу тийм мэдрэмж төрөөд байж гайхалтай бац. Тийм учраас орангутан бол тий амар ухаантай гэдэг би нөгөө эхлэхдээ хэлээдсэн тэр юм. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлээ тий. Гайхалтай амт бац. Бүр хайр өрмөр байгаа хэвээр. Харин сонирн болоод байна ерөөсөө. Өөлж мөрч болоод тий. За манай энэ амьтдын ертөнц нэвтрүүлгийг Noonest Town House утган ивент итгэж. Тэгэхээр би бол шүхрээр буусан санаж байгаа л тий баян зүрх хайрхнаас би шүхрээр буугаад Noonest Town гэдэг хотхон дээр нь би буухыг эрмэлзэж шүхрээр буусаад тэгээд буусан байна. Тэгээд би нэг айсан уу? Би асууя гэж бодоод ер нь байсан. Амар өснө гайгүй. Би сая Туркт тахтаас 2 дахь буучлаа шүү дээ. Үнэхээр гоё. Тэгээд би энэ буухта Noonest Town ямар гайхалтай гоё газар байрсныг би нөгөө бурхны нүдээр харсан гэсэн үг. Тэнгэрээс. Үнэхээр гайхалтайсэн. Тэр байршлал супер юм бэл. Яг л орон сууцтай хүмүүс болохыг хүсэж чинь за болчлоо. Тэнгүүд цуслантай болохыг хүсэж чинь. За тэгээ болно. Тэнгүүд ингээд хоёр талд ингээд амьдрах бас төвөгтэй шүү дээ. Тэгэхээр энэ бол орон сууц цуслан хоёрыг нийлүүлсэн амьдралын хэмээгийн төслөө. Яг л хамгийн ойрхон цуслан баггүй. Тэгэхээр энийг орон сууц нөгөө дөрвөн үйлрлийн туш орон сууц маягаар амьдрах боломжтой. Тэгсэн мөртлөө цуслан шиг тийм гоё эрүүл хөрстэй туулгалын тэр одоо хөвөөн дээр те хар усны тохой гэдэг л тэнд байгаа газар шүү дээ. Тэгэхээр яг хаана үг гэхээр гачуурцд Монгол шилтгэн гэдэг маах мэдэн те плетайн болдог. Монгол шилтгэний яг наадлынх нь тэр сайхан зайд байгаа. Ойр орчинд бол үнэхээр байгалийн тасархай. Тэгэхээр ерөөсөө нэг за 40-50 минут явна дөө. Одоо хэдүүлээ за нэг дүнжин гар уулзрал хотын төвөөс 15 минут, офицерлог 20 минут явна гэж бодох юм бол цаашаага тэгээд үлдсэн 20-30 минут нь одоо хүрчихнэ шүү дээ. Гачуурт бол ерөөсөө их төвжирлгүй бүс. Noonest Town-ы хотгоны байрлах тэр хар усан тохоо нь бол агаарын чанар хамгийн сайтай, хөрсний бохирдолгүй, нектаршил буюу хэд төвлөрөл тэнд байхгүй, цэнгэг ус цэвэр агаарын сайханд амьдрах боломжоо гэсэн үг. Тэгэхээр хотгоны 1-р ээлж нь болохоор энэ 3 ээлж байх юм. 1-р ээлж нь 2024 оны 5 сард баригдаж эхэлсэн. Тэгээд 1 жил хүрэхгүй хугацаанд бүр ашиглалтанд орсон. Яг үл тэнд үнэхээр шилдэг инженерүүд байна.
би яг ерөнхий инженертэй бүр уулзж илаа шүү дээ. Хурдан ажилтнаас Тийм туршлагатай байхгүй. Нэг жил хүрэхгүй хугацаанд энэ хаус хотхоныг эхний ээлжинд барьсан. Одоо 2 3 дугаар ээлжинд баригдаж байна. Тэгэхээр нүүж ороход бэлэн сингл хаус аваад 206 м квадрат. 130 м квадрат таун хаустай нэг хүлээж байгаа гэсэн үг. За тэгээд та аммаар санагдвал энд нэг гоё юм байна. Энэ хотхон өөрөө эрчим хүчний хэмнэлттэй. Дээрээс нь дулааны алдагт багтаа болохоор яадаг вэхээр ийм нөгөө хаусыг эко хотхон гэдэг байхгүй. Эко болохоор яадаг гэхээр ногоон зээл хамрагдах боломжтой. Ногоон зээл бол гайхамшиг. Ипотекийн дараа орох хамгийн бага хүнтэй зээл шүү дээ. Тэгэхээр та яг ингээд том хаус авахд мөнгө ч хүрхгүй ч болно л доо. Гэхдээ энэ компанийн яаж яа гэхээр та орон сууцаа эсвэл автомашин оролцуулаад бартер оролцуулах боломжтой. Ингээд сайхан хаус аваа гэдэг. Тэгэхээр ногоон зээл нь бол сарын 1.2% хүүтэй 500 сая төгрөг хүртэл олгогддог 20 жилийн хугацаатай ипотекийн дараа ордог хамгийн бага хүүтэй зээл хэвгүй. За тэгэхээр урьдчилгаа төлбөртэй автомашин орон сууцаа оролцуулан тооцоод үлдэх төлбөрөө тэгээ сайхан ногоон зээл аваад сайхан хаус доолоор. Энэ байршил бол улам үнцэнтэй болно шүү. Тэгэхээр Facebook хаяг нь Novonest Town гэдэг. Борлуулалтын албаны утсын тэмдэглээд аваарай. 72 72 тэг 6 тэг тэг 72 72 тэг 6 тэг тэг. За баярлалаа. Баярлалаа. За оронготой. Бүх мичнүүдийн нэг айдлаар оронготойны хамгийн түгээмэл сургалтын арга бол юу вэ? Мэдээж дөөрэх. Дөөрэх бол хамгийн шилдэг арга шүү дээ. Тэд оронготой бол дөөрэх урлагийн мастерууд. Жишээ нь тэд ингээд нутгийн хүмүүс загас барьж харсан байгаа юм л д. Тэгчээд тэгэнгүүтээ нэг мөчөр аваад ингээд загас барьж юм шиг их суусан. Хөөх нэг загас баригч гэж бодоод байна шүү дээ. Хэдийгээр үндэ загас баригдахгүй ч гэлээ. Эзэн хичээх заяа хичээл байх вэ тий. Загас баригчих юм билүү. Оронготойнууд ер нь усан сэлж чаддгүй ч гэсэн уснаас нэг хайгаад байдаг. Одоо тэр Борнео дахь Танжун Путин гэдэг байгалийн тусгай амгалтай газар байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг оронготой ба. Нэг залуу ир оронготой. Хүмүүсийг харж байгаад ойлгоцсон. Тэнгүүд нэг хоосон хуванцар сав олж авсан ба. Ингээд усны сав байдаг нэг том 3 литр ч 5 литр. Тийм усны сав олонгуудаа нөгөөдхөө тэврээд ус руу ороод ингээд хөвгч болгон ашиглаад нэг гараар сэлээд гол ирэг цаана гарсан. Ямар Хэвээ дутуу хөгжсөн хүн л байгаа тийм л дээ. Тэгсэн гүнж нэртэй нэг ийм оронготой ба. Гүнж гэдэг нэг гоё нэр хэвчээ. Гүнжийг ингээл хараад ичсэн чинь ингээд явж байгаа байхгүй. Тэгэл араас нь цэмэрх яваал нөгөө манай судлаачд. Ингээд явж цаа чинь урт нэрх нь каноэ гэдзэ байдаг штэ. Тэр нь цууснаа эрэг дээрээс нь холдууснаа өөрөө сэлвэрч эхэлсэн. Тэгээ голын цаана гарцсан. Тэгэхээр оронготойнууд ажлын багаж ашиглах талдаа бол тий одоо олон амьтад ажлын багаж ашигладаг л. Гэтэ оронготойнууд бол хамгийн буцаана гэсэн үг. Буцаас. Ер нь тэд ингээд хурц өргөстэй жимс ч юм уу мөчрийг барихын тулд навчаар бэйл хийдэг хэмтэж штт. Навчаар бэйл хийж чад. Тэгэхээр тэдний оюухан бол ямар хурц гэдгийг одоо энэ олон жишээ бол харуулж. Оронготойнуудын хоолны цэсэнд мэдээж хэдэн зуун төрлийн жимс эдэж болдог, урмал багтдаг ч гэсэн тэдний хамгийн их дурладаг нь болцсон гүйцэн дуриан гэдэг жимс хамгийн дуртай. Тийм. Тэ одоо монгол ирчүүдэнд цөөн гэл нэг гоё бууз хорхог шорлог гэдэг шиг. Сонирхолтой. Одоо би бол жишээ нь дурианыг өнөртөж чаддаг байхгүй юу. Тэгээд нөгөө Сингапур болон бас зарим улсуудад ингээд суудал дээр эн тэнд тамхи татхыг хориглоно. Бас нөгөө дуриан эдхийг хориглоно гэсэн тэмдэг нь дандаа ер нь ингээд байж идэг. Яг л тэр ичгээр маш муухай одоо зүгээр тэр үнэс дуртай хүн гэж байна. Дургуун гэж байна тий. Тэгэхээр яг дургуунд бол тэр чинь эвгүй штэ. Дуртай хүмүүстэй бол тэр үлстэй орлуулшгүй гоё амттан гэж байгаа. Тий. Тэгэхээр зарим хүмүүсийн үздгээр дуриан эзэн оронготойны өтгөн нь дэлхий дээр хамгийн эвгүй үнэртэй зүйлс нэг гэж. Гэвч энэ оронготой болон дуриан дургүй хүмүүсийн шүмжил шүү. Гэсэн хэдий ч ширэнгэн ойд жимс ариун урах нь их хоорохгүй ширэнгэн ойд. Хоол хүнс бас тэгэхээр оронготойнууд ногоо урмлын навч эрс зэргээр л хотоодоо зогоодог. Заримдаа бүр өсөглөн хоног өнгөрөхөнч бий. Гэхдээ тэдний бодисын солилцоо
буюу метаболизм маш удаан болохоор өсөх нь тэдэнд нэг хүнд төвшруулахгүй. Тэдний бодисын солилцооны төвшин нөө слот буюу залхуудагийн дараа ордог тийм удаан байхгүй. Тэгэхээр бас зовлтгүй. Гэхдээ цулцгаа моншо хүүхдэд хижээж байгаа им орангутанд өсөх хэрэг байхгүй шүү дээ. Тэд илүү их шимт хижээ шаарддаг учраас заримдаа яадаг гэж нэг maaхан slow loris гэд хайгаад үзээрэй. Нэг юм бүлтгэр нүцтэй нэг мич сармагч юм ба. Тэгэхээр заримдаа им орангутанууд их орангутанууд тэр лори гэдэг бичнүүдийг ангуурчлах тохиолдол байдаг шүү. Амир гоо. Харин ер нь ингээд амьтдын тухай ярихаар дандаа юм өсгөлэн гэсэн мэдрэмж надад ингээд төрөөд тэр мэдрэмжнээсээ ингээд аягүйх зовдөг. Хүн шиг ийм нийгмийн зохион байгуул доктортой одоо хоол хүнсний их өсөр гэсэн юм байдаггүй шүү дээ тий. Тэгээ оронгутан ч гэсэн ямар сайндаа л одоо тэр одоо манай нэрлэгч нөгөө яг нөгөө сармагч гараад ирлээ. Лори гэдэг. Slow Loris гэдэг. Энийг заримдаа ангуурчлаа. За 1999 оноос 2015 оны хооронд 6 жил байна. Энэ 6 жилийн хооронд зөвхөн Борны арал дээрх орангутаны тоо 100 мянгаар буурсан. Амир 6 жилийн дотор. Тэгэхээр тэдэнд тулгараад байгаа хамгийн том аюул бол мод бэлтгэл, ойн төмөр, мөн тосны зориултаар ашигладаг дал модны тариалан. Дал модны тариалан тэдэнд гайвалдаг гэсэн үг. Яг л дал модны тос нь өөрөө шүдний оноос эхлээд пицца гэдэг бүр маш олон бүтээгдэхүүнд ордог. Дэлхийд дахны дал модны тосны яаж яхад 85%-ийг зөвхөн энэ Индонез, Малайз хоёр улс нийлүүлдэг байхгүй. Энэ Борны арал эднээс. Тэгэхээр ширэнгэн ойг огтлоод дал модны тариалан бий болгоно гэсэн үг. Энэ өөрөө экологийн маш тогтворгүй байгальд сөрөг нөлөөтэй үйл явц болчихж байгаа. Учир нь яг энэ үеэр асар хэмжээний нүүрс төрж ялгардаг. Гэсэн ч энэ дал модны тос үйлдвэрлэх доктортой уулын арга замууд байдаг байхгүй. Тухайлбал аль хэдийн нэг дороотсон эдлэгээг болсон газарт тариалт хийх боломжтой шүү дээ. Үүнээс гадна өөрөө дал модны тос чинь бусад нөгөө тосны урамлуудыг бодвол гарц хамаагүй өндөр байхгүй. Бусад тосны урамл буюу оливын наран цэцэг эднээс нөгөө гарц нь их болохоор тийм том талбайн уулныг шаардлагагүй. Тэгэхээр бид орангутаныг хамгаалах боломжтой. Яаж гэхээр аливаа бүтээгдэхүүний шошгон дээр RSPO гэдэг бичиг байвал түүнийг аваарай. Тэр нь Round Table on Sustainable Palm Oil гэж. Тэгэхээр байгальд ээлтэй ёс зүйтэйгээр үйлдвэрлэсэн тос шүү гэдэг тэмдэглэл шүү. RSPO. Тэгэхээр бид дал модны тос агуулсан бүтээгдэхүүн сонгох нь тэгээд RSPO гэдэг бичигтэй юм бол бид нар орангутаныг аврах цор ганц аварч биш магадгүй шүү мааха. Энэ бас маш чухал. Саяын тэмдэглэгийг анхаарах нь тий. Одоо тэр нэг заамаа ундаг элдв амьтдыг тэр тамалдаг амлдаг юм чинь бас айгүй тэрийг ерөөс дэмжиж болохгүй юм биш л дээ. Тэгэхээр байгаль дээлтэй ёс зүйтэйгээр үйлдвэрлэгцэн гэдэг энэ тэмдэглэгийг цээжлээд аваарай. RSPO тий. Тэгэх юм бол ингээд бүр бахархалтаар тэр бүтээгдэхүүнийг аваарай. Цаана ганц амт юм шүү дээ. Хэдэн 100 мянган амт тий тухай яригч. Бодолтой. Яг үр хөвгтөд тэгж амир тий. Ингээл юм заагаал байж тэр амт байхгүй болно гэж зөвлөхөр амир хэвчээ. Тийм. Одоо тэр хорогдно гэдэг чи одоо нийтээрээ одоо өсгөлөнгөөр үхдэг юм уу те нэг тийм л хүнд төвцөлд орж ийн л гэсэн үг. Тэрийг одоо бүр байхгүй болгоё. Юу ч хийж жоох юм болгочвол тэгээд хөөхөн чинь улан сүргээр амьдардаг одоо тийм сайхан амьтад байжгаад саяхан хэдхэн зуун жилийн өмнө ганцаардмал амьтад болчихлоо шүү дээ. Тэгээд 6 жилийн дотор 100 мянгаар буураад одоо 100 мянга үлдчихэж шүү дээ. Тэгэхээр энийг хүүхд багчууд маань их сайн ялангуяа хүүхд багчуудтай юм ер нь амьтдын тухайг ярьж өгч орой. Бид нар бол яг хөө зэрлэг өссөн хүмүүс гэхдээ үүлгэр домгийн ачаар бас ер нь амьтанд хайртай шүү дээ. За орангутанууд бол 40-50 жил амьдарч чадна. Зарим тохиолдолд 60 хүрхэнж бий. Их урт настай. Ашгүй. Тэгэхээр орангутанууд бол төрөл бүрийн багаж хэрэгсэл ашигладаг. Жишээ нь тэд навчийг аягны оронд ашиглаж чулуугаар самар хагалдаг гэх мэт энэ бол оюухан өндөр. Орангутан бүр өөрийн онцлог зан авиртай, бие авчих өрмөц хэмээгтэй. Тэд хүнээс бол 3 дахин хүчтэй. Орангутануудын ой санамж бол маш сайн. Тэд өнгөрсөн үйл явдлыг бүгдийг санаж идэг. Тийм учраас байгальд ер нь ингээд их сайн зүйл хийгээрэй. Одоо хэрэг гэдэг шувуунд бид
Бид сайн зүйл хийх юм бол хэрэг марцдаггүй. Үүнийг хамаатан садан хэрээнүүдэд бүгд хэлдэг. Муу зүйл хийх юм бол бүгдэнд нь ярьдаг. Тэгэхээр их сайн үйл хийчих юм бол гадаа ингээд нэг хэрээн туслах юм бол магадгүй гэрээсээ гараа авч ягаад тэр тэнд нэг сүрэг хэрэг ингээд чиний дээгүүр иргэлж ивэл тэр нөгөөдөлд ярьж байгаа шүү. Энэ урнаа явчин их сайн хүн байгаа ингээд ярьж байгаа шүү. Тэрнтэй адилхан орангутан ч гэсэн их тэгнэ. Орангутануудын ДНК хүнийхтэй 97% төстэй. Эдгээр мишнүүдийн оюухан өндөр. Тэд нарийн төвөгтэй тааврын шийдлийг олох чадвартай. Орангутанууд толинд өөрийгөө таних чадвартай. За ингэж туслаа та. За баярлалаа. Өрөвдөж инэрх сэтгэл маш их төрлөө. Тэг сонирхолтой байлаа. Хэдийгээр манай орнд байдгүй ч гэсэн. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 1000 найз амтны дэлгүүр болон Navanes 5 House хотгон хамтран ажиллалаа. За нэвтрүүлэг НТV болон Удмандраа радио 107 83.3 гэсэн ос төлгөөнөөр та бүхэндээ хүрэлээ. Тэгэд маш гоё хөрнөн ярьж өгсөн зандаа дахь баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа урна. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.